Заавал самдан юу гэж вэ? 4 мөч, 5 хуруугаан гинүү. 4 том, 5 баг. Бүгд 9 юм бүгэр билэг барьжээ. За тийм шүү. Үгэн дотор үхэр дотор гіваа гэж. Утга задлан ухаж ойлгоос хутгам хурц ухаан орчин. Би одовч өгүүлтэн бидэнд хэн юу гэж захив. Энэ бүхний хариу долгион их дэлхийн радио 107. Үгэн доторх үгс. Үгэн доторх үгс. Бат Эрдэнэ Бат 2. Бурхан ажил үг хийхдээ төгс төгөлдөр хийдэг юм аа. Нохойг төгс төгөлдөр хийж байгаа. Эсвэл тэр улам боловсролтой нохой болно гэж байхгүй тийм ээ. Гахаад аваад гадаад гарахгүй нохойд аваад ном уншихгүй тийм ээ. Эцэг давах болцоогүйгээр авчих төгс хийцүүд байхгүй юу тийм ээ. А хүнийг бол шууд дутуу хийчих. Хүн бол өөрөө нийгмийнхээ дунд явсараад өөрөө хүн болгоод ингээд хэрвээ тэр хөгждөг бол дэшиг энштэйшиг болдог ч юм ингээд хөгжөөл юм. Тэгэхээр хүн дээр дутуу хийсэн. Хүүхэд гараад тэр хүн болохын тулд 20 жил хэрэгтэй байдаг. Ямар амтан зулцгаа 20 жил хийж ирсэн юм бэ? Өссөн үсээгүй хүмүүр хүний олонхын үзмжээр сайн муу, сайхан муухай гэж ялган ангилагдж ирсэн. Тэр бүх байж болох төлөв байдлын аль нэгэнд нь багтаж, улмаар тэрхүү өөртөө нэгэнд наачсан өнгө төрхийг өөрчлөгдөхийн аргагүй мэт тогтоож эсвэл тодруулж хөдгөрүүлж магадгүй хүсэж чадвал өөр дүрд шилжих боломжтой хоёр туйлтай юм шиг хорвоо дээр энэ нэг эрхэм нүгэл уянтаач нүүдэс судлаараа төрийн шагнал өртөж бас балархааргүй хөгжснийхээ үр дүнд Баабар нэрээрээ Монголд алдаршихаар барахгүй манай улсын 20 дугаар зууны манлай нийтлэлж цол тэмдгийг албан ёсоор зүүж магнит улс төрчийн байр суурийг зүй ёсоор нь эзэлжээ. Тэгэхээр дээр хэлсэн нэг өгүүлбэрээс нь бурхныг нь хасаад бусдыг нь үлдээгд үзэхээр тэнд хүний хөгжих боломж ба амьтны боож хууль зэрэгцэн оршин буй дундаас эрхэм сонсогч та нэгийг тунгааж хоёр биш юм гэхэд ганцыг бодоо байлгүй. Ингээд эхлэл яриагаа дуусгаж энэ эрхэм номондоо биш үгэндээ хүмүүст хандан юу гэж өгүүлв гэдэгт амьд явах цаг хугацаанаас 10 хормыг зарцуулах боломжтой байгаа сонсогч хүрийг чихээ нааш нь чимээг цааш нь гэх байна. Хорноо хайрлах хонж байх гэж байгаа маш өндөр ухамсар шаардна. Тэгжээж ус сондоо хүн артаа тусал нөхөөс савсанаас алчганаа тэгээд их хорноо хайрлаж байгааг таарсныхаа бүдэг тийс цохол гэдэг ямар юм байх вэ хорн бод байх юм ямар юу байх юм бэ? Тэр учраас хонж байна гэдэг нь хүнд ухамсартай байна. Юмыг бол бас дээрээс нь холоос харж чаддаг байна тийм. Өнөөдөр тохиолын бүсний зөв тодорхойлж чаддаг байна гэсэн үг болохоос бас өчтөр үйлдэл гэхгүй төвчлөхийг хэлж байгаа шүү дээ. Юуны учир Баабар ингэж өгүүлсэнийг бүрэн дүрэн ойлгохын тулд та бид эхлээд дээрх өгүүлбэрүүд дотроос бие даасан утга үхий 3 үгнийх нь гол санаа үн цэнийг санаанд нь хүртэл биш юм аа гэхэд санаж байгаад нэг бодож үзээд ямар нэг дүгнэлтэнд хүрсэн байх хэрэгтэй болов. Тэгэхээр сонгож анхаарах үгс нь миний бодлоор эх орон, хайр, ухамсар гэсэн 3 орой шигтгэе байх шиг. Эх орон гэхээр хэн бүхний толгойд юун төрөнд миний төрсөн улс, нутаг дэвсгэр, магадгүй хэсэг газрын уул ус, уур амьсгал, хэл соёл хэрэглээтэйгээ орж ирнэ баг. Энэ бол үнцэг буюу гүйхэн ойлголт гэж зарим хүмүүс үзнэ. Би ч мөн тэдэнтэй санал нийлнэ. Учир гэвээс энэ үгийг хэлэх хэрэгтэй төрсэн хүн гэдэг тодруулан хэлбэл эх орон минь гэж итгэлтэйгээр хэлэх бүрэн боломжтой хүн гэдэг. Гэртээ харих замтай, гэрээсээ гарах хаалгатай. Нэг үгээр өөрийн гэсэн орон байр өмгөлж хамгаалах эцэг их. Өсч хүмүүжсэн орчин соёлыг нь хайрлан дээдлсэн хууль цаацтай. Өөрөө бүтээгээгүйч өвөг дээдсээс нь үлдээсэн хэл бичиг хэрэглээ бүхнийг нь харамлан хамгаалах төр засагтай хүнийг хэлэх юм. Ийм учраас эх оронтой хүний эрх, эрхчлөг,
хүний газрын хүн хөндгөөс имээдэг юм. Ичил загвар дээр жишээд үтсэн ч гэртээ хүн гэртээ зочин өрдөг бол гэргүй хүн өхөн өгтлээ хизээч хөөгдөж мэдэх мөнхийн зочин явсаар дуусах тавилантай. Харин та бид энэ нарийн нандин бас өргөн сар хүрээтэй хувь заяаны ойлголтыг зөвхөн ойлгох биш. Түүнээс ч илүүтэйгээр буюу хүсэл дүүрэн зүрх сэтгэлийнхээ орон зайд зөвхөн эх орондоо зориулсан хэсэг зайд чөлөө гаргаад болж өгвөл би сэтгэлдээ шингээж гимэн сая нэг эргэн баабрын хилээд байгаа тэрхүү өндөр ухамсарын өрөө үндэс гэгч зүйл таны амьдралын түүхэнд соёолж эхлэх болов уу? Тэгэхээр 3 дахь үг юу? Хайрлах гэсэн утга нь нэгд суулгасан тэр ухамсарын үрэгт нь усалсаар эцэстэй эх орон чимэх эрхэм нандин гол том мод урах учиртай юм шиг. Энэ бүх нөхцөлийг ухаан бодол санаа сэтгэлдээ бий болгосон иргэний аливааг харах үнцэг, аливаад хандах хандлагад өмнөхөөс нь илүү өргөн соёл сууж өөрийн эрэхгүй гэгэрдэг гэдэгт та итгэж болох юм шүү. Чухам юуны учир ямар сайхан зүйлийг олж харсан болоод тэр нэгэн хүн тэгтлээ өөрчлөгдөнө гэж хэн нэг нь асууж мэдэх. Тэгвэл хэлий тэр хүн нэг л зүйлийг ойлгосон. Би бол эх орныхоо нүүрцээрээ илч төлөөлөл. Харин эх орн миний нэрийн үндэс угсаа гарал удам судар буюу бусдад үнэлэгдэх анхны болоод арилшгүй сэтгэгдэл. Нэгэнт энэ зэгт хүрсэн иргэн хүн нэгдүгээрт өөрийнхөө төлөө эх орноо хайрлана. Хоёрт эх орныхоо төлөө өөрийгөө хайрлана. Өөртөө хайртай хүний сайхан нь юу вэ гэвэл тэр хизээч бусдад муухай харагдахыг хүсэхгүй. Бас бусдыг хүндэлж байж хүндлүүлнэ гэсэн батлаад байх шаардлагагүй бичигдээгүй хуулийг зөрчихийг хүсэхгүй. Ингэж л хоёр талдаа шууд хамааралтай оршин байж хүн шиг хүний замд орно гэсэн хөдөлшгүй зарчмыг дагах хэрэгтэйг ойлгож гэмээр. Иргэн та сая нэг өөрийгөө эх оронч гэдэгтээ итгэлтэй байх нь зохиох болов. Ийм төвшин төлөвшөөгүй байж өөрийгөө эх оронч гэвэл тэр хүн зүгээр л нэг үгүйсэн хол зөрүүтэй үүрэг хариуцлага гэчийг огтхонч ойлгоогүй нэхээ улмаас тэнэглэлээ олж харах нүдгүй сохроос хөрцгүй. Яалтч үгүй энэ газар төрсөн үнэнтүүдий эх орныхоо ичхүүрл байх болов. Эцэст нь тоомлоод хэлэхэд гэрчний эх орн харьхун танаа зочин. Тиймээс иргэн та ирсэн гişнэ Монгол хүн уужуу сэтгэлээр өгтөж үдээд ирээд буцах зочин чинь гэртээ хараад элэг нэг бидний чинь тухайн үед таны байсан байдлаар ярих юм шүү гэдгийг санаж авахыг хүсье. Юм бичиж яхад баримт аягүй чухал. Хэрвээ тэр баримт байхгүй бол тийм мохоо хүнд хүний нэгдүгээр таасан гүтгэсэн яасан тийм болно шүү дээ. Хүний гүтгэх бол хамгийн муухай шээ. Энэ шиг жаваа амт юм байхгүй. Надад хамгийн хатгын тийм багш санагддаг. Хэрвээ тийм санаанд угаатайгаар гүтгэсэн гэдэг юм бол заавал уучлах хэрэгтэй. Тэмээ шулуухан болоод татуухан хэлэхэд гүтгэлэг гэдэг их баг хамаагүй. Ихэнх тохиолдолд хохирогчгүй мэтэрнэ сэтгэл зүйн цэцгүй аллах юм. Яагаад аллах гэж хэн нэг хүн асуух л баг. Тэгвэл хариу хүн гэдэг сэтгэлийн амтан болоод ч төрөө. Эзэж бодож байгаагүй муу муухайгаар бусдад төсөөлөгдөж амьдрах нь бүхэл нэг өдрөгтөөс ч өнгөрөөнө гэдэг өөрийнх нь хувьд атхан багтах үз хөнгөн чин татах зүрхнээс аврах том бол харж чулуу дүүжилчгээд явж өгөө мэт. Тийм л хүн цаг мөчийг туулж өнгөрөөдөгт орших ажээ. Үүнээсээ дан ганц энэ нэг шүүхийн өмнө очтол хэлэмгдүүлэх тухай биш. Харин өдөр тутамд хүмүүсийн хооронд бие биенээ ямар ч чимээ анир гаргалгүйгээр маш хүндэр буюу удаанаас удаан хугацаанд аних ширхийг биед нь биш зүрхэнд нь үүсгэх явдал хаа нэгтээ болж байдаг тухай болохыг анзаарсан болов уу? Тэгэхээр гүтгэлэг нь санаатай болоо санаандгүй гэсэн үндсэн хоёр хэлбэрээр бий болж байхаагаад үүний цаана хэний хинч байж болох магадгүй хамгийн өргөн цар хүрэг хамарсан болоод төгөөмөл хэрнээ гол төлөв хэрэгсэлгүй өнгөрөөдөг гэмтэрх юм. Зарим тохиолдолд хохирогч нь хохирсноо мэдлгүй явсаар шархаа хүндрүүлчихснэ хожуудч мэдээд залруулах аргагүй буруугүй буруутан болох нь ч вэ. Чухам юу гэх гээд байна вэ гэхээр санаандгүй гүтгэлэг нь санаатаагаасаа илүү сэтгэл талтай юм. Үлдэгдэх хэлбэр нь гэвээс нэг хүн нөгөө хүнээ сайн мэдэхгүй байж өөрийнхөө буруу төсөөллийг тулгах буюу яг л хүзүүнд нь худаг тулгачаад яваад байгаагаа өөрөө ч мэдэхгүй байх юм. Үүний нэгэн адил өөрөөс нь асуугаагүй байж өөрийнхөө хариулах хэн болохын төлөө хэрхэн тэмцэж явааг нь мэдэхгүй байж үргэлж өнгөрснөөр нь харж дүгнэх гүн үнэн хүсэл сэтгэл рүү ганц өнгөж хараагүй байж гаднаасаа ямар харагдаж байгаагаар нь зан ааш мөн чанар тэрч бүхэл туулсан зам өссөн орчин өөрөнгөсөн үзэл бодол үйлдсэн нүгэл буйныг нь хүртэл өмнөөс нь зурчих тохиолдол бий гэдэгт та итгэв үү? Тэгвэл байдаг учраас л энэ тухай яриад байгаа юм шүү дээ. Тэр
Тэр хүн магадгүй та өрөөч юм билүү. Юу ч гэсэн нэг цаг гаргаад дотроо тайсан төм бодлоо нэг зэгцлэхэд илүүдэхгүй л болов уу? Миний ууж байгаа хундаг жижиг гэхдээ чи миний их байхгүй тийм. Хундаг бол өмч, харин хундагнаас ууж буй нь өмчлөгч. Том жижигийн хувьд гэвэл мэдээж таних гэдэгт хинч маргахгүй танд байгаа зүйлсийг бусдынхтай харьцуулсан тоо хэмжээний багц гэх үү. Гэхдээ энэ хамгийн чухал юм биш. Гол нь таних гэдэгт хам утга учир үнцэн нь орших ажээ. Учир нь минийх гэд ам бардам хэлэх зүйлтэй байна гэдэг. Баярхах хийгээд бахархах эсвэл бардамнахч байж болох төлөв шинжийг агуулсан их баг нь хамаагүй илүү дутуугүй амьдарч байна гэдгээ мэдэрч буй илрэл юм уу та. Яг энэ цаг мөчид яг энэ ярианы хүрээнд эд зүйлээс илүүтэй өөрийн чадлаар бүтээж бий болгосон тэр бүх зүйл түлхүү багтаж байгаад тодтгон хэлэх нь зөв болов уу? Тэгэхээр минийх гэдэг утгын хүрээнд таных юм шиг мөртлөө хүнийх болох бүх зүйл орохгүйг нэг бодоод үзэх хэрэгтэй байх. Бас сонин нөхцөл байдал. Данч тэр болгоны үнэн мөнийг шалгаж тодорхойлох зүй тогтол бүхэл хилээд өгч хүн байхгүй юм да. Юунд ингэтлээ харамсан вэ гэхээр хэн нэг буруутгах гэсэндээ биш. Хүн бүр өөрийн хөдөлмөрөөр авч чадсан зүйлдээ сэтгэл хангалуун байж өөрийн гараар бүтээч чадсан зүйлээр байнга биш ч багч болов өөрөөрөө бахархах баримттай шалтгаан бий болгож байгаасаа гэснийх юм. Учир нь хэлэлгүй ч бай, хилээд авсан ч бай. Хүний юм гэдэг эдийгээр таны гараар илэгдэж, таны нэр дээр данстай байх нөхцөл нь хичнээн бүрэлдлээ гэд. Цаад мөн чанараараа хизээ таних биш байсан хэврээл байна гэдгийг тухайн хүн мэдэж байгаа хэрнэ. Бодхоосоо зүгтэж амьдрах нь нэмсгэлийнхээ цаана үргэлж хүнэгтэй байх эмгэнэлтэй бүцэгдэл юм шиг. Тиймээс хүн та том жижиг нь хамаагүй бор зүрхээрээ болгож бүтээсэн зүйлтэй өөр хойчтой үйлсээрээ үлдээсэн гэрэл цагаан мөртөө бол өөрийгөө амьдрч байгаад эргэлзэх зүйлгүй итгэл төгс арс дээгүр алгах хангалттай гавьяатай тооцож урам зоригтой урагшлаарай. Солонгост ярьсан байхгүй. Гавьяатыг олон газар явуулаа. Нэр нь үлэмжлэх баатрын хөшөөл дээр л одоо авчдгийг өчигтэй байж байгаа одоо өгсөн усуудынхаа дурсгалт гэж байж байгаа юм. Бүхэл үе үеийнх нь хамгийн сүүлд 2 дугаар дайнд өгсөн усуудынхаа дурсгалт гэж байна. Тэгээд энэ тэмтэл одоо нэг уучлалгууж явах хэрэг болдгийг одоо Варшавад очиж Москвад очиж юм. Энэ чи зүдэрч байсан тийм юм дурсгал байдаг шүү дээ. Их орныхоо төлөө монголчуудтай байж байгаа үгүй. Тэгж их уучлалгууж явдгийг гэсэн чинь нэг солонгос ямар гоё юм. Би тэгээд уучлалгуугаа явж их юм.